Энийг одоо папай гэдэг чадахгүй нэ. Арайч чинь. Юу болоо хийц. Хумалж. Йоо, за ингээд гурд влог өөргөж байна. Одоо өнөөдөр чинь 11 сарын 12 сарын 1 болж байна. Тэгээд хичээлээ тарчаад одоо Удайба гэдэг газар ирсэн байна. Энэ нь болохоор тийм далаатай. Ерөнхийдөө жуулчдын маш хэрдэг газар байгаа. Токиод байдаг. Тэгээд Удайбаг харж харуулцгаая. Ерөнхийдөө өөрийгөө танилцуулъя гэж бодож байна. Японд 2 жил хагас болж байна. Тэгээд одоо болохоор барилгын инженерийн чиглэлээр сурдаг. Тэгээд сурангаа бас өөрийгөө болоод төлбөрөө төлөх гэж одоо 2 ажил хийдэг байгаа. Нэг нь болохоор зөөгч хийдэг байгаа. Хоёрт нь болохоор шөнийн клуб зөөгч хийдэг байгаа бас. Тэгээд хаяа болохоор ингээд өдрийнхөө зөөгч ажлыг хийж дуусчаад шинэ ажил руу явна. Хаяа болохоор зүгээр өдрийнхөө ажилтаа. Тэгээд ер нь 7 хоногт нэг удаа ч юм уу яг бүтэн өдрийн амралт байдаг. Тэр нь өнөөдөр тохиолж байна. Тэгээд би тийм бүтэн өдрийнхөө ажиллаараа өөрийнхөө амралтаараа бүтэн өдрийнхөө амралтаараа өөрийнхөө хоббиг хийдэг. Хобби нь болохоор одоо шинэ газруудаар аялах ч юм уу, зураг авах ч юм уу, видео, блог тийм хоббитэй. За ингээд ерөнхийдөө Удайбад нар жаргачлаа. Бэж зураг аваад дуусчлаа. No. Ууг нь яг энэ цуугаас тааж хоцорчлаа. Штод яа. Японд таныг явж байна. Жижигхэн завсарлага аваад гадаагаар жим бичлээ. За ингээд бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Өнөөдөр Удайба гэдэг газрыг үзүүллээ. Тэгээ ер нь бодлоо одоо нэг бичлэгээр л одоо Японы ямар нэг юмыг танилцуулах болгоно. Өнөөдөр бол ингээд Удайба гэдэг газрыг танилцууллаа. Тэгээд дараагийн бичлэгээр бас гой танилцуулах болно. Гэртээ ирсэн байна. Одоо сая 1000 yen буюу Монгол мөнгөөр 17,000. Тэгээд энэ дэх цагийн ажилчдын дундаж нэг цагийн цалингаар одоо супермаркетээс юу авснаа харуулцгаая. Энэ бана. Энэ надто гэдэг юм байгаа. Энэ одоо хийж мэдэхгүй энэ одоо юу юм бол? Өмхирсэн юу юм? Дараа нь би тайлбарлаж ямарчсан. Хоёрыг авсан байна. Гавж орчин. Тэгээ хамгийн гол нь sushi.
энэ дахианы шарсан мах галах ногоонод авокадо иймэрхүү. За тэгээд ямар ч за ийм их юм авч болж байна. Йоо, за ингээд 3 дахь бичлэгээ дуусглаа. Таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд влог 1-ийг үзэхээр бол энэ дараа. Влог 2-ыг үзэхээр бол энэ дараа. Тэгээд ер нь цааш гоё юм яриад явах болно. Тэгээд хэрвээ subscribe хийж одоо дараагийн бичлэгүүдийг цаг алдалгүй үзээрэй. Тэгээд нэг юм хэлмээр энэ сагцыг маань маш их баярлалаа. За тэгээд дараагийн видеоор